Нүүрснээс эрчим хүч гаргадаг уламжлалт технологитой Монгол Улс эх жилийн 2 дугаар сараас хэрэгжиж эхлэх эрчим хүчний тухай шинжилсэн хуулинд байгалийн хийг ашиглах тухай хуульчилсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад байгалийн хийг зөвхөн ахуй хэрэгцээнд хэрэглэж байгаа ч аюулгүй байдлын ашиглалтын аль биесны стандарт байгаагүйгээс хүний амь насанд халтай хэд хэдэн осол гарч ирсэн. Харин одоо шинэ хуулийн хэрэгжилтийг ухтаж олон улсын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөх сургалтыг бүгд найрамдах Солонгос улсын Korea Gas Safety корпорацтай хамтран эрчим хүчний яам дээр зохион байгуулж эхэлжээ. Хийн аюулгүй ажиллагааны менежментийг бүрдүүлэх төслийг хүрээнд тус корпорациас зөвлөгөө, тусламж авах ажлын төлөвлөгөөг баталж гарын үсэг зурх ажиллагаа өнөөдөр эрчим хүчний яамд боллоо. Энэ төслийн хүрээнд метан хийн хангамжийн чиглэлээр бүгд найрамдах Солонгос улсын зөвлөхүүд эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд ажиллаж мэрэгжлийн зөвлөгөө өгч эрх зүйн баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэгддэг. Монгол инженеруудыг чадварчлах юм аа. Дэлхийн жишгийг дагаж байгаль орчинд ээлжтэй технологи руу эрчим хүчний салбар ийхүү шилжих алхмаа эхлүүлж байна. 5 дугаар цахилгаан станц нүүрснээс гадна метан хийгээр ажиллах горимтой шинээр баригдах цахилгаан дулааны станцууд мөн ийм хосолсон горимтой байх юм.